Зандан шатар дарга яагаад намын зовлон төрийн зовлон болгочихвоо? Манай бүлгийн гишүүд хүртэл юунаас болж ийм асуудал үүсснийг бүр марцсан байл шүү дээ. Намын даргын сонгуул болсон юм шиг л шүү дээ уг нь. Баг хурал хуралдсан. Тал бүрдээ хүмүүсээ оруулсан тоолгын комиссоо гаргаад тоолгын дүрмээ тохироод бүгдээрээ батлаад шүнжин бөө юм болж иж муур хулган болж тоглоод бүр тэвг нь нэг тал нь л ялсан юм билээ. Тэг хэрвзээ та 56% ялтыг байгуулад хамтдаа баталсан дүрмийнхаа дагуу дараагийн шатны сонгуул нь болоод 3-2 аваад өнөөдөр намын даргаараа бүртгүүлэх гээд явж исэн бол ийм асуудал өнөөдөр яг болох уу? Ийм л асуултыг би дотроо бодон өнөөдөр манай энэ төрийн зовлон юу болчих вэ гэхээр ердөөсөө л энэ намын даргын суудлаас боллоо. Та ялагдчихад дахимаа өгч чадахгүй өрсөлдөгчөө хүнээр дамжуулан болон өөрөө хулгайчаар нь дуудаж шүүхээр тогтоогдоогүй хэргийг өөрөө шийдсэн мэтээр зарлаж явж байгаа нь хэр зохистой вэ? Зандан дарга. Би таныг хүндэлдэг. Та улсын их хурлын даргаар ажиллаж байхад би одоо бас улсын их хурлын харьяа байгууллагын даргаар статистикийн орооны даргаар ажиллаж бид нар хамтдаа маш олон ажлуудыг хийсний дотор үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Харамсалтай байна. Үдий олон албан тушаалууд дээр байж, үдий олон төрийн ажил албыг хийчгээд тэгээд намын даргын сонгуулиас олж та арт түмэндээ хандаж мэддэгдэл хийнэ гэдэг зарыг авахд миний хувьд би таныг сайхан өрсөлдлөө, ялагдлаа. Улс орны нөхцөл байдал хүнд байна, төсвөө батлая. Хамтарч ажиллая гэх болов гэж бодсон. Гэтэл та тийм ээ чи хулгайч байна. За юуны өмнө би бас нэг зүйлийг тодруулъя. Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн дагуу тэр ерөнхий сайд завсарлага аваагүй болох юм гэдэг. Ерөнхий сайд завсарлага авдаг субъект биш. Нэгт хоёр тул энэ бол намын байгуулалтын хэлц биш ээ. Ариун зээг шимнэ. Төрийн байгуулалтын байнгаараа уралдаж байгаа гэж ойлгож байгаа. Та тусгаар тогтнолын ордонд биш, төрийн ордонд байна. Намын асуудлыг төрийн ордонд хэлцэх хэрэггүй. Би анхнаасаа улсын ерөнхий сайдын хувьд улс төр биш урд ажиллаа хийх, намын эрэг намдаа, төрийн эрэг төрдөө гэсэн зарчмыг барьж засгийн газрын эндрийг огт ашиглаж байгаагүй. Би нүүрсний улгаа дээрмийг дасан зогсоох тухай төрийн асуудал ярьж ирсэн. 100 хоног эхлэхэд анхнаасаа би одоо 115 хоногийн өмнө асуудлыг ярьж ирсэн. Гэмт хэрэгтээ тэмцэх засгийн газрын үндсэн үүрэг, үндсэн хуулиар хүлээс ирэх үүрэг нь. Тийм учраас намын даргын асуудлыг энэ дээрхэн зохисгүй. Харин би хуулийн асуудлыг тодруулж байна. Биднээс үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн нам дотоод арчилтай зохион байгуулалт нь арчилсан зарчимд нийцсэн байх тухай үндсэн хуулийн заалтыг оруулсан. Бодлогын нам байх одоо зарчмыг үндсэн хуульчилсан. Үүний дагуу улс төрийн намын тухай хууль батлагдсан. Улс төрийн намын эрх барих дээд байгууллага бол намын их хурл. Намын их хурлаас намын дарга сонгоно гэж заасан. Намын даргын орон гар бол намын баг хурлаар нийт гишүүдийнхээ 3/2-оор намын даргыг сонгоно гэд намын дүрмдээ хуульчилсан. Энэ бол одоо зөвшөлтслөөр буюу нийт олонхын саналыг намын их хурлтай дүүцүүлж олонхын саналаар шийдэхгүй гэсэн ийм зарчим бол намын дотоод арчиллын үндсэн суурь зарчим гэж улс төрийн намын тухай хууль болон дүрмээр заасан. Хууль хэрэгжүүлэх нь бүх хүний үүрэг, хууль дээдлэх ёс зарчим. Ийм учраас намын асуудлаа намын цагаан байранд харьцгаая. Бид засгийн газрын тэргүүний хувьд төрийн хэргийг, эдийн засгийг сэргээх асуудлыг энэ 100 хоногийн хугацаанд эдийн засгаа яаж сэргээж, багш эмчнэрийнхээ цалин яаж нэмэгдүүлэх вэ? Энэ унж байгаа эдийн засгийг яаж босгох вэ? Бүх асуудал ярихад энэ маань эцэстээ бүгд л энэ нүүрсээ
нүүрсний экспортоо яаж нэмэгдүүлэх үү? Тэнд байгаа нүүрсний хулгайг яаж дасан зогсоохтой холбогддог. Энэ асуудал бол зөвхөн улс төрийн асуудал биш, хууль эрх зүйн асуудал. Ийм л сонголтын өмнө би ирдсэн байгаа гэдгийг тодорхойлж байна. Төрийн тайз болохоос биш, намын тайз биш. Би санал нэг. Гэтэл та намын зовлон, төрийн зовлон болгосон байхгүй. Та ялагдсныхаа маргааш нь мэдгдлээ хийхдээ намын өрсөлдөөнө хойш нь тавих ёстой атал та бол үндсэн хуулийг зөрчсөн мэдгдэл хийсэн байхгүй та. Тийм чи хулгайч байна. Хууль зүйн сайдыг би өөрчилж байна, өөрчлөн томилж байна гэдэг ийм асуудлыг та өөрөө эхэлж ирсэн. Хэрэг эрхлэхийн сайд нь ч мэдээгүй, Бямцаг сайд тухайд би мэдээгүй гэдгийг ч хэлж ирсэн, хэвлэлээр гарсан. Бид нар чин шудраг үнэнч байх ёстой. Нүүрсний сонсгол хизээ явагдсан. Таны одоо энэ офтек гэрээнүүдийг ил болгосон гэсэн асуудал чинь та улсын их хурлын дараагаар ажиллаж байсан үеийн л асуудлууд шүү дээ. Тэрнээс өмнө та хэрэг эрхлэхийн сайд байсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр нууцад оруулсан шийдвэрүүд нь яагаад ил болохгүй вэ? Намын зовлонгоо төрийн зовлон болгох нь буруу байхгүй да. Инх баярыг шууд хууль зүйн сайдаар томилж гинэ гэдэг мэдгдэл чинь өөрөө үндсэн хуулийг зөрчхүүц ийм мэдгдэл байсан. Гэхдээ үйлдэл дээр бол хэрэг эрхлэх бол эрх биш нэг хуульч хүмүүс байна да. Процессын хувьд бол арайч нэг зөрчил үүсгээгүй байх. Маш харамсалтай. Анхнаасаа л төсвийн тоцтгол. За та бүхэн намайг 115 хоногийн өмнө 92.3% саналаар дэмжиж ерхий сайдаар томилсон. Монгол улсын ерхий сайдын үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд засгийн газрын гишүүнээ томилж чөлөөлөх бүрэн эрхийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олгосон. Энд ямар ч үндсэн хуулийн зөрчил байхгүй. Үндсэн хууль зөрчсөн эсхийг та тодорхойлдог юм бишээ. Та харин намын зовлон төрийн зовлон болгоод засгийн газрыг огцруулах 115 хоногийн өмнө байгуулагдсан засгийн газрыг огцруулах асуудлыг төрийн зовлон болгож өнөөдөр хилцүүлж байгаа нь харин намын зовлон төрийн зовлон болгож байгаагийн одоо жинхэнэ тод илрэл болж байна. Бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засгийн газрыг доктортой ажиллуулахын тулд засгийн газрын гишүүнийг ерөнхий сайд томилж чөлөөлөх бүрэн эрхийг олгосон. Тэр хүрээнд хийгдсэн баавартай байна, хүчтэй байна. Та нар хуулиа уншаач гэж дээрэнгүүл хэлж байна. Уг нь бол уншаалга байхгүй юу? Өөрийнх нь хэлсэн үгэн дээр нь үндэслэж уг нь бас хэлээл байгаа юм. Үндсэн хуулийн 39-ийн 4 засгийн газрын гишүүнийг улсын их хурл ерөнхийлөгч танилцуулснаар ерөнхий сайд томилж чөлөөлж огцруулнаа гэж байгаа. Мөнхбаатар сайд хөрхийн амт мэдгдлээсээ бас огцорсныгаа мэдсэн гэж байгаа. Ёс зүйн дүрм гэсэн гишүүдийн ёс зүйн дүрм 3-2 бусдын нэр төр алдар хүнд эрх хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн хүндэтгэлтэй хандах бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх доромжлохыг цээрлэнэ. 3-8 гишүүн үзэл бодол байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны их сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх үндэслэлгүй мэдээлэл хийхийг хориглоно. Яг го Замдан Шатар дарга маань улсын их хурлын гишүүн биш учраас танд үйлчлэхгүй байх. Гэхдээ бусад гишүүд маань ямар их усүр дээр суурлаж ямар мэдээлэл хийгээд байгааг би бас сайн ойлгохгүй байна. Бас нөгөө олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудаар хэрэгслүүдээр гарсан нөгөө төлбөрт мэдээн дээр нь суурлаад яваад байгаа юм уу? Нэвтрүүлэг төртөл ороод инх баяр амар баясгалан хүн алдсан гэв үсттэй. Хэлсэн шүү дээ, хүн болгон сонссон бидтэй. Би одоо буруу сонсоод би буруу худлаа яриад байгаа юм уу? Тэг гişүүд жоохон ёс зүйтэй баймаар байна. Эл жагсаалтын хід гээл дэрлэхийн, шин гişүүд нэгийн аагийнхан гээл дэрлэхийн. Дүүнэр жоохон замбраата бай, ирэм дараата байл гэхийн. Би ах нар хэдэн жил ингэж яваад ингэ сурцсан юмнийг ингэ хүчндэд яваад идэм би. Төсвийн тоцтголоос авахуулаад буруу явсан шүү дээ. Төрийн албан хаагчдыг яаж хуурж мэхэлж ямар заалтуудыг оруулж яах гэж явлаа? Алт 3 хөтөлбөрийн тогтоолч гэсэн яаж гарлаа? Дандаа ингэж нэг хооронд нь мангартуулаад бүр нэг аргалаад сурцсан. Ийм байж болдго юм уу?
Ямар азар 126 гишүүнтэй болсон юм? Ямар азар анх удаа сонгогдсон 80 гаруй гишүүнтэй байгаа юм? Ямар азар залуу гишүүд маш ихээр орж ирсэн юм? Ямар азар нийгмийн төлөөлөлөд сайн орж ирсэн юм? Ямар азар барьцаанд орох гишүүд ийм одоо бас бага хэмжээнд байгаа юм бэ л гэж бодож байна. Үнэн цагаан байран дээр ярмаар байна. Удирдах зөвлөл яагаад хуралдахгүй байгаа? Яагаад баг хурлын 321 гишүүний гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа? Яагаад өрсөлдөөнөө цагаан байран дээр нам дээр хийхгүй төрийн ордонд авчирч завааруулад байгаа? Би ч одоо сүулдэ нүүрсч боллоо. Гэхдээ залхаж штэ. Энэ хэлбрээр хэдий урт хугацаанд явах юм бэ? Тэгээ төсөв муу төсөв өргөн барьсан штэ. Заавал намын дарга байж ажил төсвөө авч гарна гэдэг чинь бас яадаг юм бол доо. Мууг бол муугаар нь л хэлнэ штэ. Аймгийн альч засаг дарахтаа одоо ярихад аймагуудын төсөв орохгүй байгаа штэ. Тэтгэвртэй гарч байгаа төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмж бүр өнөөдөр өгөгдөхгүй байгаа штэ. Хүнд байгаа. Тэгээ зүгээр аргалаад чи юу мэдтээ хуйлаа унш гэд сууж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Ийм ч учраас сайн зоригийн болон бусад гишүүд нарын хамтаар засгийн газар орох цорхон зүйтэй гэдэг гарын үсгээ зурсан болно. Бид үүнийг засах ёстой.